Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Дараагийнхаа нэгэн цуврал зөвлөгөөг хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн сэдв нь хотоодны өрсөл. За түүний үед өдөр тутамдаа гэрийн нөхцөлд хэрэгжилж болох хүнсний бүтээгдэхүүнээр хийх нэгэн аргын талаар танилцуулахад бэлэн болоод байна. За энэхүү аргыг бид нэр зөвхөн хотоодны өрсөл төдийгүй хотоодны шарах, цаашлаад 12 хуруу гэсний өрсөл шарах, нарийн гэдэс бүдүүн гэз, шулуун гэзний өрсөл шарахны үед ч гэсэндээ хэрэгжилж болдгоороо бас онцлог арга байгаа. За тэгээ хэрэглэж байгаа тэр бүтээгдэхүүн маань хүнсний ногоон дотроос хамгийн олдоц ихтэй хямд төсөр энэхүү байцааг хэрэглэж байгаамаа. За эхлээд бид нар энэ байцаагаа яаж хэрэглэх вэ гэдэг талаар зөвлөгөө өгөхөөс өмнө эхлээд хотоодны өрсөл гэж яг юу хэлээд байгааг бас товчхон танилцуулъя гэж бодож байна. За хотоодны өрсөл гэдэг бол ер нь хотоодыг өөрийг нь хамгаалж байдаг. Хотоод маань өөрөө хүчил ялгаруулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрхүү хүчилтэй өөрийгөө гэмтээхгүй тулд өөрийг нь хамгаалж идэг юм салт бүрхүүл гэж байдаг. Тэр салт бүрхүүл нь ямар нэгэн шалтгааны улмаас гэмтэж байгааг л бид нэр хотоодны өрсөл гэж хэлээд байгаа. Тэгэхээр хотоодны өрсөл бол маш олон хүнд тохиолддог. Тэгээд ихэнхдээ хүмүүс маань баг зэрэг өрссөн үед нь бол ерөөсөө тоохгүй явсаар байгаад явандаа энэ өрсөл нь олон жилийн туршид архагшаад тэгээд заримдаа бол тэр нь хүндрээд ирдэг юм өвчин байгаа. За энэ бидний хотоод харагдаж байна. Гадна талаасаа за дотор талдаа бидний ийдсэн хоолыг боловсруулах зорилгоор хотоод маань хүчил ялгаруулж байгаа. Энд ногоон өнгөр төслөгдсөн хотоодны хүчил цаана байгаа нь хотоодны хуниас, хотоодны хаан харагдаж байна. За хотоод хүчилтэй түлэгдэхгүй тулд өөрөө энэ цайвар өнгийн саяны зурган дээр харагдаж байгаа энэ салт бүрхүүлээр бүрхэгдсэн байдаг. Үүнийхээ ачаар хотод бол эрүүл байх боломжтой байдаг. Гэхдээ янз бүрийн шалтгаанаар бидний идэж уусан хоол хүнс хэрглэж байгаа тэр бүхнээс хамаарат бидний хотоодны хан салт бүрхүүл нь гэмтэж болно. Ингээд тэр гэмтлээсээ болоод энэ хотоодны их бие хэсгээр нь улаалт өгсөн байна те. Энэ нь өрөвсөд дараа нь олон жилийн туршдаа бол явагддаг. За энэ цагаараа цайраад харагдаж байгаа нь бол бидний хотоодны салт бүрхүүл нь харагдаж байна. За нөгөө саяны ногоо нь болохоор хотоодны хүчил байна тийм ээ. Тэгэхээр хотоодны хүчил тэр салт бүрхүүлийн гэмтсэн хэсгээр орж ирэх тохиолдолд хотоодны тэр салтын доодох давхраг цаашлаад хотоодны булчин хэсгийг хүртэл гэмтээгээд эхлээд улаагаад дараа нь шалбархаа улаалт өрөвсөл үүсээ дараа нь шалбархаа шархуулаад ингээ явуулдгийг энэ бичлэгээс бол харж болж байна. Хотоодны өрөвсөл үүсэх шалтгаан бол маш олон байгаа. Хүн болгоны хувьд бол өөр. Ягаад тэгэхээр хүн болгоны идж байгаа хоол хүнс амьдралын юм аяг өөр гэдэг. Гэхдээ ерөнхий байдаг нэг хит хитэн үндсэн шалтгаан байдаг. За нэгдүгээрх нь болохоор мэдээж буруу хооллолт, буруу зуршлууд байгаа. Тэгэхээр энэний талаар бол тэртээ хүн болгон мэддэг учраас би энд давхар яриад цаг өрөх хэрэггүй гэж бодож байна. Тэгэхээр дараагийнх нь хүчин зүйлийн тухай товчхон дуртай явчих. За энд болохоор хамгийн томоохон нэг хүчин зүйл нь болохоор хеликобактерийн хаалтар байгаа тийм ээ. За тэгэхээр хеликобактери бол ер нь бол нийт хүн амын 75-аас дээш хувьд нь бол байгаа гэж үздэг. За энэ хеликобактери нь ямар хөө байдаг вэ гэхээр бидний хотоодонд ямар нэгэн байдлаар орж ирээд тэгээ хотоодны салтын дотор нэвтэрч ороод тэндээ амьдардаг байгаа. За ингээ амьдрахтаа хотоодны тэр салтыг гэмтээдэг. За ямар байдлаар хотоодонд хеликобактери дамжих вэ гэхээр бохирлогдсон хоол хүнс болон шүсээр дамжиж нэг хүнээс нөгөө хүнд бол энэ хеликобактери маань шилждэг, өөрөөр халдварлагддаг. За хотоодны энэ хеликобактери нь хотоодонд орж ирээд тухайн орчиндөө аммиак болон шүлтлэг бас ялгаруулад түүнийхээ тусламжтайгаар хотоодонд хүчилтэн түлэгдэхгүйгээр ингээд олон он жилээр бол амьдрах ийм байдал үүсдэг. За эндээсээ болоод хотоодны салт гэмтээд тэр гэмтсэн хэсэгт хотоодны хүчил орж ирээд хотоодыг улаалгадаг ийм нэг бас зөнхөлсөн шалтгаан бол хеликобактери байгаа.
За үргэлжил үүсгдэг бас нэг том хүчин зүйл бол стресс болон нойргүйдэл байгаа. За энэ бол тухайн хүний хувьд бол амьдралын хэв маягаа өөрчлөөд өөрөөсөө хамаарах одоо энэ хүү шалтгааныг бас байхгүй болгож болдог. За тэгэхээр энийг дурдаад л явчихъя. За зарим төрлийн эм бэлтгэлүүд хотоодны салтыг зочроож гэмтээдэг. За тухайлах юм бол одоо энэ одоо аспирин байж болно тийм ээ. Цус шингэлэх юмнууд байгаа. За мөн өрөвсөл дарах янз бүрийн өвчин намдах үйлчилгээтэй эмнүүд бас орно. Мөн хотоодны хүчлийг саарнагжуулах үйлчилгээтэй эм бэлтгэлүүд орно. Эдгээр нь хотоодонд орж ирэх тохиолдолд тэрхүү эм бэлтгэл нь дотор агуулгадж байгаа химийн бодис нь хотоодны салт бүрхүүлийг зочроохоос гадна тэр хэсэгтээ бол гэмтээж идэг. За энэ гэмтсэн хэсэг дээр одоо тэр хотоодны одоо салтын доодох давхарга ил гарч ирснээс хотоодны хүчлээр түлэгдээд ингээд хотоодны үрсэл улаалтууд бас үүсдэг. Ийм нэг одоо шалтгаан бас байгаа. За тэгэхээр эдгээр шалтгааныг бол бид нар бүгдээрээ мэднэ. За тэгвэл бид нэр өдөр тутмынхаа амьдралдаа одоо энэ хотоодныхаа салт бүрхүүлийг хамгийн гол нь хүн төлжүүлж явах нь чухал болж ирж штэ. Тэгэхээр тэр салт бүрхүүлийг төлжүүлэхэд мөн хотоод үргэлжсэн байгаа тэр хэсэг дээр төлжилт явагдахад хэрэгтэй зүйл бол бидний идэж байгаа зарим төрлийн хүнсний ногоонд байдаг. За тухайлах юм бол энэ хүнсний ногоо маань байцаа байгаа. За байцаа бол олон төрлийн төрлөөр бол худалдаанд байгаа. Хамгийн одоо олдцтой биднэрт олдож байгаа нь болохоор энэ бөөрийнхий байцаа, хүрэн байцаа хоёр байгаа. За хэрвээ танд боломж нь олдох юм бол мөн цэцэгт байцаа, брокколи, за цаашлаад шинзаа гэдэг одоо нарийн ногоонууд хүртэл тодорхой хэмжээгээр бас энэ хотоодны үргэлжлэлийг бол маш сайн дарж өгч идэг. За энэ одоо байцаанд хамгийн гол нь одоо сульфорафен гэдэг бодис байдаг. Тэгэхээр ихээр агуулгдсан байдаг. Тэгэхээр энэ хүү бодис нь өөрөө хүний биеийн гэмтсэн эсүүдийг тухайлах юм бол тэр хотоод гидсний салт бүрхүүлийн гэмтсэн тэр эсүүдийн өрөвслийг дарах онцгой үйлчилгээтэй байдаг бахан. Тэгэхээр бид нар өдөр тутмдаа хүнсний ногоогоо сайн хэрэглэгээд байдаг маань ийм очиртай байх нь шүү дээ. За нөгөө тэгвэр байцаан дотор агуулгадж байгаа шимт бодисууд нь бол бас их байдаг. Тухайлах юм бол одоо С витамин байдаг. За тосон дуустдаг витаминууд болох А-гийн төр А витамин, К витамин бол одоо энэ байцаанд агуулгаддаг. Тэгэхээр байцааг баг зэргийн одоо оливын сайн чанарын оливын тостой юм уу эсвэл кокосын тостой ч юм уу ингэж хольж тэ алмондын тос ч юм уу нөгөө сайн чанарын тостой бас холиод хэрэглэх нь түүнд агуулгадж байгаа одоо тосон дуустдаг А болон К витаминыг одоо өөртөө шингээж авах боломж бол бүрддэг. Тийм учраас та одоо байцаа хэрэглэж байхдаа бас тодорхой хэмжээний тос нэмж хэрэглэж байгаарай гэж хэлээ. За мөн байцаан дотор одоо кали, магний, фолийн хүчил гэдэг эрдэс бодисууд өндөр агуулгаддаг. Тийм учраас таны биеинд одоо шимт хичээлээ өгнө. Мөн байцаанд одоо биеийг хоргоожуулах антиоксидант үйлчилгээ өндөр байдаг учраас бас одоо үжилгүүжүүлэх тийм ээ үргэлжлэлийг дарах за зарим тохиолдолд бол бас хавдрын эсийн өсөлтөнд хүртэл одоо удаашруулах нөлөө үзүүлдэг гэж одоо судалгаануудад бол бичсэн байдаг. Тэгэхээр ерөнхийдөө одоо байцааг та өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй. За байцааны хэрэглэн дээр одоо ер нь заавал байцаа чихгүй ер нь хүнсний ногооны хэрэглэн дээр түүхийгээр бол хэрэглэх нь хотоод гидсний одоо улаалт, үрвсэл, шарахтай хүмүүст бол тохиромжгүй байдгийг бас анхааруулж зөвлөмөр байна. Ер нь бол эрүүл хүн бол түүхийн ногоог хүссэн хэмжээгээр хэрэглэж болно. Хотоод гидс нь асуудалтай олчихсон, өрөвсчихсэн, шархалчихсан, ийм улаалт өгсөн ийм хүмүүс бол түүхийн ногоог хэрэглэхгүй. Ягаад тэгэхээр тэр түүхийн ногоон дотор бол тодорхой хэмжээний бактериуд байгаа. Тэгэхээр тэр бактерийг устгах хэмжээний тэр хотоодны хүчил одоо хоол боловсруулах энзимүүд нь хотоод гидс хямарсан хүмүүс бол хангалтгүй байдаг учраас цаашлаад энэ маань одоо шимэгч үүсэх тэгээд янз бүрийн мөөгөнцөр үүсэх ийм орчин бол бас болчтой. Тийм учраас ногоогоо аль болохоор болгож хэрэглэхийг та бүхэн зөвлөж байна.
За тэгэхээр байцаагаа бид нэр яаж хэрэглэх вэ гэхээр жигнж хэрэглэж болно. За ингээд жигнэх хэрэглэх тохиолдолд тодорхой хэмжээний шимт байцын агуулгах том нь бол багасж болох хэдий ч зарим тохиолдолд дулааны үйлчлэгээр тэрхүү ногоон дотор агуулгадж байгаа одоо юунууд нь эмчилгээний үйлчилгээнүүд нь улам эрчимжиж ирэх тохиолдол байдаг. Тийм учраас байцаа ногоог бол бид нэр бас жигнж болно. За мэдээж жигнэх хугацаа нь тухайн ногооныхон бас хатуулаг тийм ээ өөрийнх нь шин чанараас хамаарна. Байцаа, брокколи, шинцаа гэдэг иймэрхүү зөөлөн хурдан болцтой энэ ногоонуудыг бол бид нэг 5 минут юм уу те жигнэхэд л болно те 5-10 минут. Луун ч юм уу хүрмэнжин гэдэг ийм хатуу ногоонуудыг бол мэдээж 15-аас 20 минут жигнэн. За ингээд жигнэсэн ногоогоо бид нэр түрүүний хэлсэн нөгөө оливын тос, кокосын тос тийм ээ гүнжтийн тос гэдэг иймэрхүү тоснуудаар бас амтлаад хэрэглэх нь тэр одоо түүнд агуулгадж байгаа шимт хичээлэг биедээ бүрэн шингээж авахд бас туслана гэсэн үг. За тэгэхээр жигнэсэн байцааг хэрэглээд байвал таны нөгөө ходоод өрөвссөн хүмүүст бол их таатай, тохиромжтой юм хоол болдог байна. За нөгөө талаас даршилсан байцаа болон ферментээр баяжуулсан байцааны шүүсийг өдөр тутамдаа хэрэглэх нь бас сайн байдаг. За өнөөдрийн бичлэгтэр бол энэ тухай би ярихгүйгээр дараагийн сэдв рүү орно. Бидний хувьд болохоор одоо сүүлийн жилүүдэд эндлийн судалгааны ажлыг их хийсэн. Тэгэхээр энэ дээр болохоор ер нь л ходоод гидсний өрөвсөлтэй хүмүүст ходоод гидсийнхаа өрөвслийг намдаах зорилгоор цаашлаад гидсний одоо нарийн гиз, бүдүүн гизний үйл ажиллагааг хэвэн явуулаад одоо сөөргөө үүсгээс сэргийлэх зорилгоор бид нар энэ даршилсан байцааг хэрэглэх нь их сайн байгааг бол хэрэглэгч одоо биднэрт үйлчлүүлж байгаа хүмүүст бол зөвлснөөр маш сайн олон хүнд бол үр дүн гарч байгаа. Тэгэхээр тэрнийгээ бид нэгтгэсэн юм хөө одоо ходоод гидсэн эмгүүгээр яаж амгаах вэ гэсэн юм цоврал видео бичлэгүүдийг гаргахаар ажиллаж байна. Тэгээд утгагүй бол худалдаанд гарна гэдэг энэ бас ташаамд нь хэлээ. Тэгэхээр дараагийн одоо бидний тэр гаргах энэ видео хичээлүүд дээр энэ даршилсан байцааг яаж гаргаж авах вэ? Ферментээр баяжуулсан байцааны шүүсийг яаж гаргаж авах вэ гэдэг талын зөвлөгөөнүүд бол орчихсон байгаа. За бид нар даршилсан байцаа гэхээр ердийн одоо өөрсдийн хэрэгэлдэг аргаараа уламжлалт аргаараа хэрэглэх нь яг ходоод гидсний одоо өрөвсөлттэй хүмүүст бол тийм ч их тохиромжтой биш байдаг. Тийм учраас тусгай аргаар түүн дотор ямар нэгэн тийм ээ нэмэлт одоо уг судас ч гэдэг юм уу нөгөө боловсруулалтын сайжруулах эсвэл хадгалах хугацааг нь уртсах зорилгоор нэмэлтээр юм одоо өөр бодис хийхгүйгээр яг өөрийнх нь байгалийнх нь унгон төрхөөр нь тэгээд тэгсэн хэрнээ хүний биед хэрэгцээтэй тэр шимт хичээлүүдийг нь ашигтай бактериудын өгөх байдлаар энэ даршилсан байцааг байцааны шүүсийг яаж гаргах вэ гэдэг талын зөвлөгөөг бол бид нар энэ видео хичээлдээ бол оруулчихсан байгаа. За өнөөдрийнхөө одоо зөвлөгөөгөр болохоор байцааны шүүсийг яаж гаргах вэ гэдэг талын зөвлөгөө өгөх гэж байна. За энэ зөвлөгөөнд болохоор хэрэглэх байцаа нь одоо танд байгаа бүрэнхий одоо ногоон байцаа мөн хүрэн байцаа аль нь ч байж болно. За байцааны шүүс нь би түрүүн хэлсэн сульфарафен гэдэг одоо бодис ихээр агуулдаг. Тэгэхээр ихээр агуулдаг. Ер нь бол хамгийн өндөр нь бол уг нь бол брокколи байдаг. Гэхдээ брокколины хувьд үний хувьд байцаанаас өндөр хүнтэй олтцсон баг байдаг учраас ердийн байцаагаар бол хийгээд байх боломжтой. Монголчуудын хувьд бол хамгийн ойр ийм хүнсний ногоо байгаад байгаа. За бичлэг дээр байцааны шүүс яаж гаргаж авах тухай танилцуулж байна. Тэгэхээр энэ бол дунд зэргийн нэг байцаагаар ойролцоогоор нэг 3-4 аяга шүүс гаргаж авах боломжтой. За тэгэхээр байцаагаа бол шүүсийг гаргахын тулд та ногооны шүүс, жимсний шүүс шахагчийн тусгай цахилгаан хэрэгслийг ашиглаж болно. За мөн блендерийг ч бас ашиглаж байдаг. Эхний удаад бол энэ холигчийг ашигласан энэ юунаас аргыг нь бол танилцуулж байна. За тэгэхээр байцаагаа жоохон жижиглж хичээд тэгээд энэ шүүсийг сайн шахаж гаргана. За ингэж шахаж гаргаснараа ямар болдгоо гэхээр тэр шүүс нь бол өөрөө шууд ууж хэрэглэхэд тохиромжтой. Зөөлөн идүүдийг агуулгааг учраас одоо ходоод гидсний зарим нойр улчрахыг бол цочроохгүй байгаа.
За ингээд нэг 4-1 байцаагаар энэ нэг аяга ийм шүүсийг бол гаргаж авч байна. За өдөртөө бол энэ ойролцоогоор дунджаар бол нэг 2-4 аяга, зарим тохиолдолд бол 5 хүртэлх аяга буюу 1 литр хүртэлх байцааны шүүсийг бол эмчилгээний зорилгоор бол хэрэглэж болдог. За эхний удаа хэрэглэж байгаа хүмүүс бол мэдээж багаар хэрэглэхийг зөвлөж байна. Яагаад тэгэхээр хүн болгоны бие харилцан адилгүй өөр учраас зарим хүн тохирж байгаа арга нь зарим хүнд тохирохгүй байх болон одоо эрсдэлтэй байдаг. Тийм учраас та байцааныхаа шүүсийг эхний удаад бол багаар уугаад тэгээд танд ямар нэгэн гүйлгэх ч юм уу, гиз базлах ч юм уу, ямар нэгэн өөрчлөлт бид мэдрэхгүй байгаа бол одоо хэмжээг нь ихсгээд 1 аяга уусан бол маргааш нь 2 ч гэдэг юм ингээд нэмээд ямар ч гэсэн нэг 2-4 зам цаашлаад ингээд 1 литр хүртэлх шүүсийг бол ууж хэрэглэнэ. За хэдэн хоног хэрэглэх вэ гэхээр ер нь бол хүн хүнээсээ хамаарна, нэг 7 хоног, 14 хоног, ер нь бол дээдл нэг сар хэрэглэхэд бол тохиромжтой байдаг. Энэ хугацаанд бол тэр хотоод гидсний одоо өргөслүүд бол дарагдаад хэрвээ үндсэн бусад хэрэглэж байгаа хоол хүнс чинь бас хотоод гидсийг нэмж зочроохгүйгээр хоол хүнс хэрэглээд дээр нь та нөхөн сэргээх эмчилгээг бас хамт хийж байх тохиолдолд бол хотоодны өргөсөл бол байцааны шүүсээр идэгдэг. Бүдүүн гидсний өргөсөлч бол идэгдэг байгаа. За энэ бичлэг дээр болохоор одоо энэ шүүс шахагчгүй хүмүүс өөрийнхөө гэрт байгаа юм холигч блендерийг ашиглаж болно. За тэгвэл энд нэг ялгаатай нь болохоор блендер бол өөрөө хүчин чадлын хувьд бага байдаг учраас байцаагаа илүү жижиглж хэрцэх нь дээр байдаг. Тэгэхгүй бол нөгөө байцааны шүүс бол гарахгүй, ялгарахгүй. За хаяганда юугаа хэрцэн байцаагаа хийгээд дээр нь бага хэмжээний ус хийн. Тэгэхгүйгээр бол энэ блендерт бол тэр шүүс бол гарахгүй. Тийм учраас одоо энд бол би зөөврийн блендер ашиглаж байна. Та гэртээ байгаа том суурин блендер ч ашиглаж болно шүү дээ. За гэхдээ нэг анхаарах юм байгаа. Сая блендер ашигласан тохиолдолд бол шүүсэн шахагдаа зөөлөн эдэн тусдаа ялгарахгүйгээр холилдсон байгаа. Тийм учраас үүнийг бол ууж болохгүй шүү гэдгийг бас анхааруулъя. Яагаад тэгэхээр ерөнхийдөө хотоод гидсний асуудалтай хүмүүс маань ялангуяа одоо цөсний дутмагшилтай, нойр улчирхаан, ферментийн дутмагшилтай энзимүүд нь бага ялгардаг ийм хүмүүсийн хувьд бол энэ их хэмжээний одоо ногоог задлахад тэр зарим тохиолдолд тэр хүнд бол хотоод гидсэнд бүр илүү ачаалал өгдөг. Тэгээд түүнээс болоод одоо гүйлгэж болно, эсвэл бүр одоо гидс их дүүрэх, унгуулах ч гэдэг юм уу, иймэрхүү нэг гидс хийгээр дүүрээд ирэхэр чинь тухайн хүнд их зовиртой болно шүү дээ. Тийм учраас ийм зовирыг мэдрүүлэхгүй гэж л зөвхөн тэр байцааны яг бутлаад одоо хотоод гидснийх нь ботоод гидснээс ялгарч байгаа шүүрлүүд нь тэр одоо байцааг задлах тэр үүргийг энэ шүүс шахагч нь гүйцэтгэж чинь гэсэн. Тэгээд яг одоо биедээ шууд шингэх ийм шүүсийг нь бол уухад хотоод гидс бол амраад байж байдаг, ямар ч ачаал өгөхгүй гэсэн. Тэгэхээр саяны энэ блендер ашигласан тохиолдолд зөөлөн эдтэйгээ хамт байгаа учраас энийг уух тохиолдолд мөн л хотоод гидс маань ачаалал аав. Тийм учраас бид нэр энэ шүүсийг бол ялгаж авах хэрэгтэй шүү гэдгийг бас онцолж сайн тодруулж хэлье. За ингэж одоо ялгаж авахын тулд та одоо маарал тийм ээ, цэвэрхэн одоо маралд энэ хүү саяны шүүсэн зөөлөн эдтэй шүүсээ хийгээд тэгээ гараа сайхан угаацсан байж байна. Тэгээд энэ марлаараа шахаад шүүсээ бол ялгаж аваад үүнийг бол харин та ууж болно гэсэн. Тийм. Тэгэхээр та холигчтой ч байна уу, холигчгүй одоо юу шүүс шахагч байна уу, аль ч тохиолдолд нь байцааны шүүсийг бол гаргах боломжтой байгаа шүү. За саяны ялгаруулсан тэр зөөлөн идүүд байгаа штэ. Одоо шүүс шахагчийн хувьд бол энэ аргуун бүр ингээд амсгад ямар ч амт байхгүй болчихсон байж байгаа. Энийг яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгэхээр энийг бол хоолнд хэрэглэхгүй. Ягаад гэхээр энэ бол ямар ч шимт хижээлгүй болчихсон байгаа. Хамаг шимт хижээлд нь тэр цаана аяганд харагдаж байгаа байцааны шүүсэнд нь бол шингэсэн байгаа. Тийм учраас энэ зөөлөн идэг бол та хоолндоо хэрэглэхгүй. За магадгүй та жигнэмэх ч юм уу янз бүрийн нарийн бов хийдэг бол одоо тэр нарийн бовныхоо өнгө зүсийг сайжруулах зорилгоор л түүнийг хэрэглэж болно.
болно. Эсвэл та одоо гадаад тарьдаг цэцэг ч юм уу янз бүрийн тийм нарийн ногоо тарьдаг бол бордоо маягаар бас ашиглаж болно. Тэгэхээр хоол унд нь бол хэрэгэлдэггүй гэдэг бас нэмээд хэлчихье. За сая бол би зөвхөн дан ганцхан байцаа хийх байцааны шүүсийг гаргаж авах аргыг хэлсэн. Тэгвэл энд бол та мөн нэмээд баяжуулаад луун хийж болно, одоо шинцаа хийж болно, бүгднгийн холиод ч хийсэн болно. Тэгэхээр энэ зурган дээр болохоор одоо бүгднгийн хийчихсэн байна тийм ээ. Нэмээд бас та алин мөнгө жимс ч гэсэн хийж болно. За тэгээд ийм олон одоо юу хийсэн тохиолдолд ногоо хийсэн тохиолдолд энэ хоёрдугаар зураг дээр харуулж байгаа шиг заавал ус нэмжээж шингэрүүлнэ шүү. Тэгээд түүнийгээ блендертчээд одоо холчоод түүнийгээ маарлаар шүүж аваад ингэж ууж болно. Тэгэхээр түрүүний хэлснээр өдөрт 2-оос 4, за магадгүй зарим хүмүүсийн хувьд бол бүр 5 хүртэл аяга ийм шүүсийг бол ууж болно. За тэгэхээр бид нэр шүүсээ зарим хүмүүст бол жоохон бүлээтгэхэд уул тохиомжтой байдаг. Ер нь бол зүгээр одоо тасалгааны температуртайгаа шүүсийг шууд ууж болдог. За хэдэн цагт уух вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгэхээр ер нь бол одоо миний хувьд гэвэл би 3 хоололт үндсэн хоололт байгаа тий өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол эднэрийнхэн дундталд нь багууд ихүүд дээр буюу 10-аас одоо 11 цаг эсвэл 3-аас 4 цагийн үе байдаг. Энэ үед нь бол хүн яг хоол тийм ээ ийм мах энэ төр идэхгүйгээр бас биеэ цэвэрлээд ходоод гисэн амраах зорилгоор одоо биеэ хоргоожлох зорилгоор ямар нэгэн тарх ч юм уу юу смути ч юм уу хэрэгэлдэг. Тэрнийхээ оронд бид нэр энэ ногооны шүүсийг бол ууж болдог. Тэгэхээр өдөртөө 2 удаа ууж болно. Зарим бие цэвэрлэх, жингээ зохицуулах зорилгоор уух гэж байгаа бол ерөөсөө одоо энэ юуны ногооны шүүсээр одоо мацаг бас барьж хэрэгэлсэн ч болно. Гэхдээ нэг анхаарах зүйл байна. Ходоод гэж шарахтай өрөвсөлтэй хүмүүс бол хизээч мацаг барьж болдгоо шүү. Та эрүүл зүйлсийнхаа дараа мацгаа бариараа гэдгийг хэлмээр байна. За ингээ өнөөдрийнхөө одоо өгсөн энэ зөвлөгөө маань танд таалагдсан байх гэж бодож байна. Хэрэгтэй хүмүүс нь шеэрлээд тэгээд сэтгэлдээ мөн асуух зүйл байвал комент хэсэгт нь бичээрэй. Тэгэхээр бид нэр цаг гаргаад таны асуултанд бас хариулах болно. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Бидэнтэй холбогдох утас зурагт харагдчихэв. За та бүхэн ходоод гисээ эмгүү ангаацгаагаарай. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.